Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 114 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. I feel no need for any other faith than my faith in human things. Pearl S. Buck. Тэгэхээр өнөөдрийн маань персевдик хэлсэн хүний хандалаар хэдүүлээ эхлээ сонирхоод үзье. Pearl S. Buck гэж хэн байсан бэ гэхээр тэрээр 1892 оноос 1973 оны хооронд амьдарч байсан Америкийн нэрт зохиолч хүмүүнлэгийн үндэстэн уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны Америк эмэгтэй юм байна. Тэрээр хятадын тариачдын амьдралыг харуулсан алдарт хөрс шороо The Good Earth гэдэг романаараа 1932 онд Пулитцерийн шагналыг хүртэж байсан. Бөгөөд улмаар 1938 онд Нобелийн шагналтан болсон түүхтэй. Америкт төрсөн боловч номлогч эцэг эхийнхээ хамтаар нялх байхдаа хятад руу нүүж амьдралынхаа эхний 40 шахам жилийг тэнд өнгөрүүлсэн түүний уран бүтээлд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн байт юм байна. За түүний бичсэн хөрс шороо романы хувьд гэх юм бол Ванлун хэмээх хятад тариачны амьдралын хатуу хөтөө баян чинэлэг болох замнал болон газар шороотойгоо хэрхэн хүн холбоотой байдгийг тод томрон дүрсэлсэн энэ бүтээл нь өрнөдийнхэнд хятадын соёл болон ард түмнийг ойлгох томоохон гүр болсон байт юм байна. За тэгээд Pearl Buck арьс өнгөөр ялгарлах үзлийн эсрэг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч байсан бөгөөд тэрээр 1949 онд Аз Америк гаралтай олон улсын холимог цустай хүүхдүүдийг үрчлүүлэх дэлхийн анхны агентлаг болох Welcome House-ыг үүсгэн байгуулжээ. Тэрээр өөрийн амьдралын туршид олон улсын соёлтой янз бүрийн гарал үүсэлтэд 7 хүүхэд үрчлээ авч өсгсөн байт юм байна. За тэгэхээр бас 1800 оны сүүлээр тэгээ 1900 оны эхээр гээд ингээд үзэхэд үнэхээр бас тийм өвөрмөц амьдралыг туулсан эмэгтэй юм байна шүү дээ. Тэгээд хамгийн гол нь уран зохиолын салбарт Нобелийн шагналыг хүртсэн анхны эмэгтэй хүн гэхээр түүний хувьд болохоор хэдүүлэнгийнх нь өчигдөр ярьсан хүн байгаа шүү дээ. Альберт Швейцер гээд бас нөгөө нэг шашин судлаач гээд тэгжсэн. Энэ хүний хувьд болохоор арай өөр зүйлд итгэдэг. Тэгээд тэр маань бас нөгөө талаар өөрөө нөгөө шашин шиг үр дагаврыг хүмүүст авчирдаг гэх юм уу. За тэгээд түүний энэ хэлсэн үг болох надад хүмүүний зүйлд итгэхээс өөр итгэл хэрэг байх хэрэггүй. Яа за мэдгүй сүүлийн үед ингээд нөгөө нэг үг мүгэ ингээ гоё орчуулах гэхээр толгоонд ингээ үг орж ирэхгүй байдаг болчихлоо юм л да. Жохон монгол ном унших хэрэгтэй юм шиг. Үгийнхэн баялагийг нэмэгдүүлээд гэ. Бид нар ер нь нэг бодлын бас энэ юм хтэйтэй би бол үнэхээр яг санал нийлнэ. Ягаад гэвэл би өөрөө нэг тийм бурхны шашин ч юм уу те нэг тийм шашин эднэр нэг тийм шүтдэг төрлийн хүн бол биш. Хизээч тэд нарыг бол үгүйсэхгүй одоо юу гэдгийг бурхан гэж байхгүй гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү байдлаар бол би бол хизээч үгүйсэхгүй тэр хүмүүс одоо тэр шашны сургаал тэр шашны номлол зэрэг нь өдийг хүртэл маш олон жилийн түүхтэйгээр ингээд өдийг хүртэл ингээд бидний нийгэмд ямар бидний амьдралын ямар нэгэн хэсэг болоод байж байна гэдэг чинь тэр чинь өөрөө бас юм агуу том юм ингээд маш том цаг хугацаа гэдэг шалгуурыг даван туулаад гарч ирч чадсан зүйл байгаад байгаа болохоор би бол хизээж шашин гэдэг зүйлийг бол үгүйсэхгүй тэгээд тийм муу зүйл ч юм уу тиймэрхүү байдлаар яахгүй эсэргээр энэ хүний хэлснээр би хүний хийж чаддаг зүйлд итгэдэг. Одоо сүүлийн үед бол би өөртөө нөгөө нэг юу гэдэг ямар нэгэн нөхцөлгүйгээр итгэн гэдэг нэг тийм жоох амьдралын уриалга гэх юм уу? Тэрийг одоо ингээ эхлүүлж амьдарч эхэлж байгаа. Яхаа аргагүй хүн амьдралдаа ингээ амьдрахтаа ингээ
өөрөө өөртөө итгэхгүй бол одоо өөр хүнд итгэх үү тий. Жишээ нь ингээд чи өөртөө ингээ итгэхгүй байгаад өөр бусад хин нэгэнд бас итгэнэ гэдэг чинь бас жоохон нэг тийм өрөөсгөл ойлголт гэх юм уу? Тийм болохоор өөртөө итгэлээр гэтээ өөртөө итгэлтэй байна гэдэг нь болохоор ингээд өөртөө итгэлтэй байна гэд хамраас өгдөг ч юм уу те ингээ нэг их зан гаргадаг тийм юм бол биш. Өөрийнхөө гаргаж байгаа шийдвэртэй тэрийг зөвч бурууч энэ бол миний гаргаж байгаа шийдвэр гэдэгтээ бат зогсож итгэлтэй зогсож чадахыг өөртөө итгэлтэй байна гинэ. За тэгээд яг энэ сэдвийн талаар ингээ өөр нэмээд нэг яриад ах юм. Надад бол яг одоо үлцэнгөө. Тэгээд та бүхэн өөртөө итгэлтэй байх гэдэг эсвэл та бүхний одоо нөө итгэл үнэмшлийн талаар доор комент хэсэгт юу гэж боддог талаараа үлдээгээрэй. Чиний итгэл танд пандагийн хувьд бол олон хүмүүсийн яг ямар хуу бодолтой явдаг юуны тухай ингэж эргэцүүлэн боддог зэргийг мэдэх нь өөрөө үнэхээр сонирхолтой. Дээрэс нь юу гэмдэ миний бас нөгөө хийх дуртай зүйлийн нэг юм да. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөө. Энэ хүртэл хамтайсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд панда.